Таны орой амтан гаалтхыг би сэтгүүл бадарчин жаргалмаа. За энэ орой үзэгч та бүхэнтэй уулзаж студид ярилцахад улсын хурлын гишүүн Гартгүйгийн баяр цаахныг өрсөн байгаа гэд урилгыг хүлээж хүрэлцээрсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. За баярлалаа. Өөр чинь энэ орой мэндийг дэвшүүлье. За тэр өчигдөрөөс Монгол улс шинэ үндсэн хуулиа баталсны 22 жилийн яваг тэмдэглэл өнгөрүүллээ. Ер нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг бас илүүтэй олон нийтэд одоо тийм ойлгомжтой байлгах гэдэг юм уу? Олон нийтийн тэр хамгаалтыг бий болгохын тулд цаашдаа яах ёстой вэ? Таны талаар ямар бодолтой вэ? Эндээс ярилцгаая хэлээ. За баярлалаа. 22 жилийн ой болж байна. Манай үндсэн хууль баталсны. За энэ үндсэн хууль маань бол өнөөдрийн одоо Монголын нийгмийн үндэс суурийг тавьсан, ардчилсан нийгмийн үндэс суурийг тавьсан гэж би хувьдаа ойлгодгоо. За өнөөдөр монголчууд бид хувийн өмчийг өмчилж чадж байна. Үг хэлэх эрхээ эдэлж байна. За өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж байна. Чөлөөтэй байр сууриа илэрхийлж байна. Өөрийнхөө дэмждэг улс төрийнхөө үзэл бодлынхаа дагуу улс төрийнхөө намыг хүртэл одоо сонгоод өөрийнхөө төлөөллийг одоо Монгол улсын их хурлд төрийн төлөөлөл болгоод суулгаж байна. Энэ бол яа харахгүй ардчилсан нийгэм байгуулахад энэ үндсэн хуулийн одоо хүлээс үүрэг асар их байгаа гэдгийг хэлмээр байна. За мэдээж үндсэн хуулийг одоо энэ 22 жилийн өндөрлгөөс эргээд харахад зарим улс төрчид ер нь бол энэ улс төрийн өнцгөөс харах юм бол шинжлэх зайлшгүй шаардлагатай гэж одоо ярьдаг л да. За миний хувьд бол мэдээж үндсэн хууль гэдэг чинь хизээж одоо алдшгүй юм одоо содор ном биш шүү дээ. Үндсэн хуулийг цаг үе дэлхийн одоо хөгжилтөө цаг үетэйгээ уялдуулаад сайжруулад явах зайлшгүй шаардлагатай гэж би хувьдаа боддтой. За үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад ер нь бол эргээд энэ одоо үзэл баримтлалыг харж байхад бас гажуудж байгаа зүйл их байна л да. За жишээлбэл одоо монголчууд бид чөлөөт сонгуулаар өөрсдийнхөө одоо 4 жилээр Монгол төрийг Монгол улсыг удирдаад аваад явах юм нам улс төрийн хүчнийг сонгодог тийм. Гэтэл одоо 2008 онд иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаад үзэл бодлыг илэрхийлснийхаа төлөө шоронд орж байсан олон мянган залуучууд хилмигдсэн байдаг, зарим нь насаа алдсан байдаг. За энийг бол би бас үндсэн хуулийн одоо үзэл баримтлал одоо гажуудсан гэж би хувьдаа бас үзэж байгаа. За хувийн өмч бол яа харахгүй өнөөдрийн нийгмийн одоо чухал амин сүнс гэж би хувьдаа бодож байгаа. Хувийн өмчтэй байж бид одоо үг хэлэх хэрэгчлөөтэй байж байгаа. Тэгэхээр яг бас өнөөдөр бодиттой харахад хувийн өмч рүү бас халдах явдал бас байна л да. За би энд бол одоо манай нам өөрийн нам гэж одоо яриад яг уу те. Ер нь ирэх барьж байгаа нам бол одоо хувийн өмчд халддаг, хүний өмчийг хурааж авдаг. За уул уурхаан салбарт хүртэл одоо бас харагдаж байгаа шүү дээ. Нэг л одоо дарга нь гарч ирэл, сайд нь гарч ирэл нэг бодлого гаргаад одоо лицензийг хүчингү болгож явах жишээтэй. За энэ бол бас тодорхой хэмжээгээр энэ үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас бид ухраад байна гэж би хувьдаа харж байгаа. Ерөөсөө хувийн өмч халдшгүй дархан байх ёстой. Үүнээс улбаалаад үг хэлэх хэрэгчлөө одоо бусад юм бас алдшгүй дархан байх ёстой гэдгийг хэлмээр байна. За та түрүү үндсэн хуульд бас тодорхой хэмжээний цаг үеэд дагаад өөрчлөлт шинжилгээг заашгүй хийж явах хэрэгтэй гэдэг үгийг хэллээ л дээ. Гэтэл хэн нэгэн улс төрч хэн нэгэн нам эвсэл одоо төр барьснараа үндсэн хуулинд гар хүрээд өөрсдийнхээ эсрэг хашигт үндсэн хуулийг эргүүлэх ийм эрсдэл байдаг. Өөрөөр хэлбэл энэ үндсэн хуулийг хамгаалахын тулд ямар хамгаалтыг яаж ямар зохицуултаар хийх ёстой юм бэ? Таны бодол. За мэдээж үндсэн хуулийг бас хамгаална гэдэг чинь өөрөө бас ямар өнцгөөс яаж тайлбарлах вэ гэдгээс одоо бид шалтгаална тий. Тэгэхээр үндсэн хууль бас өөрөө цаашид эволюц буюу бас ингэж хөгжөөд бас тухайн цаг үетэйгээ уялдаад явах хэрэгтэй гэж би хэлсэн байгаа тий. Тэгэхээр би бас таны хэлж байгаатай бас санал нэг байна. Тэр нь юу вэ гэвэл ямар нэгэн улс төрийн хүчин одоо өмнөлгөө олон холчод яг өөрсдийнхөө үзэл бодолд нийцүүлээд үндсэн хуулийг өөрчлөх энэ бол одоо яа харахгүй бас сөрөг үр дагавар авчирч болно. За миний бодлоор одоо жишээлбэл бид сонгуулийнхаа хуулийг одоо бид өөрчилж сайжруулах одоо шинэ хөлбөр гаргаж ирж байгаа. За энэ сонгуулийн хуулиар өнөөдрийн ч гэсэн үйлчж байгаа хуулиар бол пропорционалаар мөн одоо мажоритараар хуралд одоо төлөөлөлөө явуулж байгаа. Тэгэхээр одоо энэ хуулийг үйлчлэхээс өмнө бид улс төрийг гудамжны буюу одоо хурлаас гаднах улс төр гэдэг байсан. Пропорционалын тогтолцоо ороод ирэхээр одоо намуудын их хурлд орж ирэх тэр болцоо нь бол бүрдсэн байгаа. Энэ утгаараа их хурлд олон намын төлөөлөл байсан цагт
Монгол улсын хурлаас бид энэ үндсэн хуулийн одоо өөрчлөлтийг бас хийж болно гэж хэлж байгаа. Түүнээс биш ганц нам одоо үнэлэхүү олон хулчаа тэгж хийвэл энэ бас легитим байдал нь алдагдана гэж би хувьдаа бодож байгаа. За жишээлбэл өнөөдрийн хуралд манай ардс нам бас үнэлэхүү олон биш. Бид зүгээр олон байгаа 34 гишүүнтэй те. Үлдсэн нь бол одоо бас Монголын улс төрийн бас үндэсний хэмжээний нам болох Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, иргэний зориг нам, үндэсний шинэ нам, би даагчлаар хүртэл бас байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол ийм одоо их хурлын төлөөлөлтөй байхад бид үндсэн хуулиа өөрчлөхөд одоо бас энэ бол өглөө зөвшөөрөгдөнө гэж би хувьдаа бодож байна. Өөрөөр хэлбэл парламент одоо яг энэ байгаа ийм тогтолцоотой байгаа цаг мөчид үндсэн хуулинд өөрчлөлт орох хаваас аливаа нэг нам хүчний эвсэлд илүүтэй нөлөөсөн тийм ээ одоо шин чанартай үндсэн хуулийн өөрчлөлт хийхдэггүй энэ цагт өнөөдөр хийх ёстой. Өөрөөр хэлбэл хувьсгалын талаар тогтолцоо энэ парламент гэж та хэлж байна тийм. За үндсэндээ бас тэгж ойлгож болно л да. Дан ганц ардсан нам юм уу ардын нам 60 70 гаруй гишүүнтэй байж хийвэл энэ бас хардлага сэрлэг дагуулна тий. Тэгэхээр одоо бас тал талын төлөөлөл байгаа учраас гарч байгаа шийдвэр одоо бүхнээр өлөөмжөрөгдсөн буюу легитимний байх болно гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр бас ингэ ярьж байгаа зүйл гэх юм бол үндсэн хуулийн өөрчлөлт холбоотой ярьж байгаа зүйл гэх юм бол одоо хитэн намжрах байдал. За мөн давхар дээлийн асуудал ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ давхар дээлийг одоо тайлах нь өнөө юу маргааш шүү гэдэг асуудал нь чухал юм уу? Тайлах ёстой гэдэг нь чухал юм уу? Та юу гэж хэлэх вэ? За иргэд маань одоо давхар дээл гэж одоо бид нар давхар дээл гэж яриад байгаа шүү дээ. За зөвхөн миний ойлгож байгаагаар давхар дээл чи одоо их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байх уугүй юу гэж асуудал яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр сайн тал нь байна, бас муу тал нь бас байна л та. За би нэгдүгээр бас сайнаас нь хэлчихье. За Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байна гэдэг бол их хурл засгийн газрын хоорондох одоо органик бодит амийн холбоо нь бол одоо бас бат бөх байдаг. Их хурл дээр ярьж байгаа шийдвэр, байнгын хорон дээр ярьж байгаа бодлого бол мэдээж одоо сайд гишүүн бол шууд тэр халуун галтгоон дотор нь бас чанагдаад байж идэг. Хэрэгжүүлэхэд арга зам одоо гишүүдийнхээ байр суурь хэрэгжүүлэх арга замын шууд одоо их сурвалжаас нь авч байгаа учраас засгийн газар шийдвэрээ гаргахад төхөмтөө. За нөгөө талаар сөрөг тал нь юу вэ гэхээр Монгол улсын засгийн газар их хурлынхаа толгой дээр гарчлаа. Их хурлын гаргаж байгаа шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг ийм одоо шүүмжил байдаг. За энэ бас байгаа. Үүнийг одоо бид бас хөлөө зөвшөөрч бас одоо бодиттой зүйл ярих ёстой. Тэгэхээр яах ёстой юм бэ гэвэл Монгол улсын их хурлын гишүүн урд тас одоо засгийн газрын гишүүн байж болохгүй гэвэл одоо бас энэ дэндүүд хуульшрал. За Монгол улсын ерөнхий сайд нь байж засгийн газрын гишүүн байж болно, их хурлын гишүүн тий. За тодорхой хэмжээний тий засгийн газарт 3-1 нь жишээлбэл их хурлын гишүүн байж болно гэвэл энэ бас болцоотой боломжийн байгаа. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бас 96 би бол одоо ардсан намын гишүүний хувьд намынхаа туулсан зүйлийг л ярих гэдэг юм л да. 96-аас 2000 оны хооронд тэгээд бас л одоо бид гаднаас их олон сайднаар авч ирсэн. За тэр болгон сайд бол хариуцлагатай ажиллаж чаддгүй. Тэр болгон сайд одоо бас их хуралтайгаа бас энэ амьд холбоо, ажил хэргийн холбоо үүсгээд явж ажиллах боломж нь ч бас хомс байсан юм шиг байна. Тэгээд энэ утгаар хоорондоо бас их толгилдсон. Засгийн газар 4 удаа солигдсон. Тэгээд засгийн газар их хурл хоорондоо зайтай байхад ийм сөрөг үр дагавар гардаг юм а гэдгийг би бас дурдж хэлэх ёстой л доо. Энэ бол манай ардс намын туулаад өнгөрсөн зам. Тэгэхээр тодорхой хэмжээ алтан дунд чинь хаа байна вэ гэдгийг л одоо бид ойлгоод явах ёстой. Тэрийг л одоо олох хэрэгтэй. Одоо зарим гишүүд бол 50% хурлын гишүүдээс 50% гаднаас одоо авъя гэдэг юм зүйл ярьж байна л да. Тэр үнэхээр 50% байна уу? 3-1 байна уу? 3-2 байна уу? Үүнийг одоо бид их хурл дээр олонхороо ярьж байгаа л олонхороо л шийднэ. Олонхын одоо гаргасан шийдвэр бас нэг голыг олох байлгүй гэж би хувьдаа бодож байна. Олонхороо гэдэг нь одоо парламентын судлаар яриад байна уу? Эсвэл олон нийтийнхаа саналыг яриад? Мэдээж одоо их хурлаас гарч байгаа шийдвэр бол одоо өмнөх парламентуудыг бодох юм бол бид ч одоо олон нийтийнхаа одоо санал бодолтой мэрэгжлийн холбоо төрийн хүмүүс байгуулга ямар нэгэн хуулийн төслөөр хэрэгжихэд зайлшгүй одоо мэрэгжлийн холбоотойх нь байр суурийг бид бол сонсож байгаа. За энэ утгаараа мэдээж одоо энэ их чухал асуудал учраас одоо бас ард иргэдийнхаа төрийн хүмүүс байгууллагынхаа байр суурийг бас сонсно. За тэгээд их хурл дээр бас намууд өөрсдийнхээ байр суурийг илэрхийлэн тэгээд аль үзэл бодол нь аль тоо дээр аль санал дээр илүү давгаа явах нь тийм ээ. Тэрүүн дээр л одоо тодорхой шийдэн гарна да. Та их хурлын гишүүний хувьд өөрийгөө хэр хариуцлагатай гишүүн гэж хэлэх вэ?
За би онцгой гоод хариуцлагатай гишүүн гэж одоо би бас хэлэхгүй л дээ. Тэгээд би бол өөрөө бас хариуцлагатай ажиллахыг хичээдэг. За байнгын хороо одоо би ахлаад ажиллаж байгаа тийм. Бас надад өндөр хариуцлага хүлээлгэсэн байгаа. Оруулж ирж байгаа одоо их хурлаас бас өгж байгаа хуулийн төсөл бодлого гишүүд өргөн барьж байгаа хуулиудыг цаг хугацаанд чанартай хэлэлцүүлэхийг л одоо би гол ажлын өдөртөмж болгодог. Би бас их хурлын гишүүн Суу Батболттой ярилцчихсэн чинь одоо их хурлын гишүүн олон талд үйл ажиллагаанд оролцдог учраас их хурлын танхимд байнга суугаад одоо тийм ээ эрс бүглөөд байх тийм боломж байдгүй гэдэг тайлбарыг хэлсэн л дээ. Би тэнд их гайхажсэн. Их хурлын гишүүдийн хийх ажлууд юутай ч одоо хууль баталсан. Нэг номерын ажиллаа. Та олон талд үйл ажиллагаанд хэр оролцож байна? Өөрөөр хэлбэл бусад мэргэжлийн холбоодын ерөнхийлөгчийг хийж гинэ. За хуралдаа суудгүй. За хуралдаа бол би бол сайн суудаг шүү. Би бол суухыг боддог. Гол нь хамгийн одоо бодит мэдээллийг бол их хурлын чуулганаас л авч байгаа шүү. Чуулган байнгын хорооны хурал. Тэнд бол нам улс төрийн эвсэл бүлгүүдийн байр суурь тодорхой байдаг. Тэрүүн дээр одоо манай гишүүдийн ярьж байгаа зүйл бас л одоо ард түмнийг төлөөлж ярьж байгаа учраас хариуцлагатай ярьдаг. Гол мэдээлэл одоо их хурлын чуулган байнгын хорооны хуралдаан дээр бид авч байгаа шүү дээ. Бусад мэдээлэл бол хангалттай байна. Интернет, сонин хэвлэл дээр. Их хурлын дараа бас тодорхой хэмжээнд их хурлын гишүүдийн эрсийг одоо бүрэн бүтэн байлгахын тулд тийм ээ хурууны хийгээр эрс бүртгэх, за саналыг ч гэсэн хурууны хийгээр авах хэрэгтэй гэдэг ийм одоо журам гаргаж ирж ажиллагаа явуулж эхэлж байна л да. Энэ тал дээр тарин ямар байр суурьтай яаж хүлээж авсан бэ? За хурууны хээ бол зөв шүү дээ. Одоо Монгол хүмүүр бид биометрийн паспорттой байгаа шүү дээ. Хурууны хээгээ өгсөн байгаа. Тэгэхээр хурууны хээнээс бид бол нэг зугтаагаад байх шаардлага байхгүй. Дэлхийд даяараа энэ хурууны хээд дээр үндэслэж энэ улс гүрнүүд оршин тогтнож шүү дээ. За тэгэхээр бид бол ер нь бол хүний өмнө санал өгнө гэдэг чинь ёс зүйн өндөр хөгжсөн газар бол одоо Япон, Солонгос бол энэ бол гэмт хэрэг. Хүний өмнө санал өгсөн байх юм бол хурлын гишүүнээсээ хүртэл огцордог, парламентын гишүүнээсээ огцордог тохиолдол хүртэл Япон, Солонгост байсан. Тэгэхээр бол их хурлын гишүүний эрдэс гэдэг чинь өөрөө бас ёс суртахууны асуудал та. Тэгээд төлөөл болж байгаа тэр их ажилда ямар одоо хүндэтгэлтэй хандж байна уу гэдг нь одоо энэ эрцээр бол харагдаж байгаа. Тэгэхээр гишүүний эрцийг хурууны хэгээр одоо баталгаажуулах нь би зөв зүйтэй гэж бодож байгаа. За тэгээд одоо жишээл байнгын хорооны хурал дээр их хурлын гишүүн төрүүлж ирсэн бол тэр гишүүн үг хэлэх жишээтэй байдаг. За Монгол улсын хурал дээр ч гэсэн эрдсээр хамгийн дөрүүлж ирсэн гишүүд бол бусад гишүүдийнхаа одоо урдуур эрэм дараагаараа төрүүлээд өгөө хэлэх. За мөн одоо бүр цаашлаад ярих юм бол төрүүлж ирсэн гишүүн дуртай суудалтаа суух. Тэ? Нам доторх одоо өөрсдийнхээ секторт дуртай суудалтаа суух, хойно суух, урд суух. Тэр нь хүртэл нээлттэй чөлөөтэй болох ёстой гэж би өөртөө бодож байгаа. Одоо та байнгын хороо ахалж байгаа хүний хувьд байнгын хорооны хуралдаа чи ер нь хэр эрстэйгээр явуулж байна одоо тийм ээ? Гишүүд их юм хэрэг. Манай байнгын хороо эрдэс бүрдэхгүйгээр хойшлогдож байсан удаа бол байхгүй. За мэдээж би одоо байнгын хороог хурал даргалж зохион байгуулж байгаа хүний хувьд жишээлбэл бүх техникийн ажлыг эрс бүрдүүлэх ажлыг тэр ажлын албандаа даатгах бол одоо бас энэ бол өөр асуудал. Би бол гишүүдтэйгээ амьд холбоотой байдаг. За өнөөдөр ийм чухал асуудалтай байна. Та ямар байр суурьтай байна? Та одоо бас хоцрохгүй шүү. Одоо журмын нөхөрмөн цагтаа ирээрээ гэх мэт зүгээр энгийн л харьцаа шүү дээ. Манай гишүүд, манай байнгын хорооны гишүүд бол олонхоо байнга бүрдүүлдэг. За баярлалаа. Би тэр улсын хурлын гишүүн, за улсын хурлаа хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дараа Гарт Хүүгэн баяр сайхантай ярилцж байгаа. Тэр ярилцлагын хэдэн орны дараа үргэлжлүүлье. За ярилцлагын маань эхний хэсэг цаг үеийн асуудлаар байсан бол за дараагийн асуудал за улсын хурал дахь сөрөг хүчнээс эхлүүтэй ихээр одоо санал шүмжид хэлж байгаа. За импортоор 100 мянган тонн Улаанбаатар оруулж ирэх энэ асуудал дээр ер нь байнгын хорооны удирдлага, байнгын хороо ямар хөө байр суурьтай байгаа юм бэ гэдэг талаар хэд орны дараа ирээд ярилцъя. Хамтдаа та бүгдээ баярлалаа. Миний өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Баяр сайхан. За би хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай ярилцж байгаа хувьд Монгол Ардын намаас одоо тийм ээ одоо байр суурь ихэнх илэрхийлж байгаа, санал шүүмжлээ тавьж байгаа, асуумж тавьж байгаа энэ зүйл төр ярилцлагаас хаш нөрвөлжүүлэе гэж бодож байна. За одоо импортоор 100 мянган тонн Улаанбаатар оруулж ирэх ёстой. Үүн дээр гайл болон нэгдмэх зүртгийн албан дотоорын хөнгөлтийг өдлөх ёстой гэдэг хуулийн төс оруулж ирсэн толгойд болон ардын намаа их ихэнх одоо шүүмжлэлтэй хандж байгаа л да. Энэ дээр байнгын хорооны зүгээс ямар хөө тайлбар хэлж байгаа юм. За мэдээж одоо Монгол улсын хурлын зөх байнгын хороо тухайн одоо байнгын хороонд хамааралтай хуулийн хэрэгжилт одоо бодлогыг тухайн яамн дээр одоо хэрэгжиж байгаа тал дээр хяналт тавьж ажилладаг. За манай байнгын хороо бол үйлдвэр хөдөөж ахуй яамн дээр их хурлаас одоо
гаргасан хууль бодлогыг хэрэгжилтийг одоо шалгахаар энэ хугацаанд 2 удаа гишүүд 8 хүний бүрэлдэхүүнтэй хурлын одоо гишүүдийн бүрэлдэхүүн ажилласан байдаг. За хамгийн гол асуудал энүүн дээр бол Улаанбуудаа өрийн одоо нөөц бүрдүүлэх асуудал бол энэ стратегийн бүтээгдэхүүн, стратегийн нөөцийн асуудал гэж байна. Монголчуудын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Ер нь Улаанбуудаа ярьж байгаа учраас хүнсний асуудал. Энэгээр ямарваа нэгэн улс төрийн нам бол улс төр хийж ерөөсө болохгүй. Энд зүгээр ажил хэрэгч асуудал ярих хэрэгтэй. Хэрвээ ардын намын нөхдүүд маань энэ дөр улс төр хийгээд энийг хориг тавиад яасан бол одоо жишээлбэл эх жил гурилын үн өсөх юм бол хэн хариуцлах үлээх вэ? Хэн хохирох вэ? Хохирох нь Монголын ард түмэл хохирно. Тэгэхээр энэ дөр бол бодит асуудал бид ярих хэрэгтэй л доо. Тэгээд яа харахгүй 100 мянган тонн одоо өрийн будаа авах зайлшгүй шаардлага байгаа. За тэгээд гинт энэ жил авж байгаа асуудал яригдаад байна л да. Тэгээд ерөөсөө тийм биш. Атрын 3 дугаар аян бол монголчууд бидэнд асар их одоо өр өгөөж өгсөн. За Атрын 3 дугаар аяныг хэрэгжүүлэх явцад гаднаас ерөөсөө импортын гурил будаа зогссон гэсэн ийм зүйлийг ярьж байгаа юм л да. Тэгэхээр статистик тоо баримт бол бүгдээрээ бол байгаа. За хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн дарга одоо бодиттой тоо баримтыг хэлсэн. Ерөөсөө энэ хэрэгжих хугацаанд энэ импорт бол тасраагүй байдаг. Тэгээ ялангуяа одоо Монголын баруун одоо хязгаарт бол одоо импорт явж байсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа үргэлжлээд явж байна гэж ойлгох ёстой. За. Тэгэхээр бид бол нэгдүгээр энэ өрийн будаага энэ шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За чанар муудсан тийм өрийн будаан чанар муудсан тохиолдол бас байгаа. Тэгэхээр өнөөдөр яагаад одоо 100 мянган тонн будаа импортлох шаардлага гарваа гэдэг энэ зүйл байгаа юм л да. За данганц одоо ардын намын гишүүд энийг шөмжилж байна гэж ойлгож болохгүй. Зүгээр одоо бас жирийн гишүүд одоо өөр намын гишүүд ч бас энэ зүйлийг ярьж байгаа. Рапс тариалах талбай нэмэгдсэн байгаа. Өмнөх жилийнхээс Улаанбуудаан талбай руугаас тодорхой хэмжээгээр орсон байна. Гол асуудал үүн дээр байгаа юм л да. Тэгээд Улаанбуудаан худалдаж авах үнийг одоо орой зарласан, за бага үн хэлсэн гэдэг ийм асуудал байна. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгөний асуудал. За энийг яаж шийдэх ёстой юм бэ? Газар тариалангийн талаар төрөө соримтлох бодлого 2000-аас 2015 оны хоорондох бодлого байдаг. За энэ бол одоо хуучирч байгаа. Энэ бодлогыг үйлдвэр хөдөө аж ахуйн талаар төрөө соримтлох бодлогыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр бид бол цаашид ер нь эсвэл дан рапс тариалаад рапс импортлоод тэгээд экспортлоод гурилаа импортлоод яваад байх юм уу юу? Эсвэл одоо тодорхой хэмжээгээр рапсыг энэс илүү тарьж болохгүй Улаанбуудааг одоо яг ийм хэмжээнд барина гэдэг бодлогыг бол бид яаралтай Монгол улсын хурлаар одоо оруулж хилцүүлж батлах хэрэгтэй. Энэ бодлогынхаа дагуу хөдөө аж ахуй яам одоо үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг хэлмээр байгаамаа. За цаашлаад хэлэх юм бол ер нь хөдөө аж ахуйн энэ салбарыг бол бас зах зээлийн элементийг бол одоо бас дэмжих ёстой. Хэдий одоо хөдөө аж ахуйн салбар дотоодын нөөц бүтээгдэхүүний 24% эзэлж байна. Стратегийн одоо ийм салбарчууд гурилбуудаа мах бол одоо яхаарахгүй монголчууд бидний стратегийн хүнс. Энэ утгаараа төрөөс дэмжлэг татаац бол зайлшгүй байна. Ямар хэмжээнд байх вэ гэдгийг одоо бид бас энэ бодлогоороо зохицуулах ёстой. Бусад улс гүрэн бүгдээрээ хөдөө аж ахуйн салбартаа төрөөс нь дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр бид бас тусгаар улсын хувьд энэ бодлогоо бас төрийн дэмжлэгтэйгээр бол цаашид бол өргөжлүүлээд авах ёстой, авч явах ёстой. Гэхдээ бид бас зах зээлийн элемент буюу жишээлбэл Улаанбуудаа тариад явах нь илүү ашигтай байх. Одоо тэр хөдөө аж ахуйн бирж гэж байгаа тийм. Бас биржээр энэ газар тариаланчдынхаа бүтээгдэхүүнийг бас орж гаргах тийм одоо бодлогыг одоо бариад явах нь зүйтэй болов уу гэсэн юм байр суурьтай байгаа. Өнгөрсөн парламент өнгөрсөн засгийн газрын үед үнэхээр Атрын 3 дугаар аян дотоодынхаа Улаанбуудаа хэрэгцээ 100% хангалаа гэдэг мэдээлэл явдаг л байсан. За газар тариалангийн дэмжих сан гэж байгуулагдаад тариаланчдад тийм ээ хөнгөлтэй зээл олгосон, трактор ийм хүртэл одоо тийм хөнгөлтэй зээлэр өгсөн. Гэтэл яад өндөр ийм байдалд хүрчвэ. Үнэхээр тэр рапс тариалж байгаа талбай хэмжээг яагаад зааж өгч болоогүй. Рапс тариалсан талбайд эргээд Улаанбуудаа тариалах тэр боломжгүй байдаг гэдгийг тариаланч бүр ярьдаг хэрнээ яагаад рапс руу хошуурах тэр боломжийг нь олгоод өгч вэ? За Монгол өмнөх ажлын үр дүн өнөөдөр яаж Атрын 3 дугаар аян бол үр дүнгээ өгсөн.
За Атрын хөдөө аж ахуйн газар тариалан салбар Атрын 3 дугаар айныг эхлэхээс өмнө бол одоо маш хүнд байдалд байсан. За энэ бол одоо нэг өсөндө төрөөс одоо санхүү хөрөнгө мөнгөний одоо маш их хүчтэй дэмжлэг үзүүлсэний үр дүнд энэ салбар маань хөл дээр босч ирсэн гэж бид бас дүгнж байгаа, үр дүнгөө өгсөн. Гэхдээ бид бол жишээлбэл одоо 100% энэ Атрын 3 дугаар айны үр дүнд бид гурил будаага өөрсдөө хангадаг болсон гэдгийг бас бодитол ярих хэрэгтэй л дээ. Гэхдээ бол тэр зам руугаа бид дөхөж очиж байсан. Энэ хэрэгжих хугацаанд бол Атрын 3 дугаар айны Атрын 1 2 3 дугаар айны энэ хэрэгжиж явах хугацаанд гаднаас импортын гурил будаа орж ирдэг байсан. Харин энэ хэмжээ бол одоо асар бага хэмжээ хүртлээр одоо багассан байдаг. За энэ аяны хүрээнд хөдөө аж ахуйн техник технологийн шинжилэл бол маш их хүчтэй явагдсан байгаа. Одоо хуучирч модсон Оросын одоо компаниуд, трактор компаниудыг одоо гадны барууны өндөр үзүүлэлттэй техник технологиор одоо бид нар шинжилж чадсан. Гэхдээ бас бодлогыг бид оруулж ирж энэ бодлогын хүрээнд одоо нэгдсэн журмаар нь одоо нэг голдролд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Жишээлбэл маш их олон төрлийн олон одоо брэндүүд одоо үйлдвэрлэгчдийн компаниудыг оруулаад ирсэн. Тэрийг одоо засвар үйлчилгээ гэхэд одоо бас л өндөрлөлттэй байгаа тийм. Тэгэхээр нэг том үйлдвэрлэгчтэй нэг одоо засвар үйлчилгээний одоо тэр техник технологийн цогцоор нь оруулж ирэх асуудлыг бодлогынхаа хүрээнд шийдэх гэх мэт асуудлууд байгаа. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар ерөнхийдөө нийт тариан талбайн одоо тэр хөрсний чанар буюу ялцмаг нь буурсан одоо манай зарим талбайгаас одоо цавуулаг муутай гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бордооны асуудал их чухал байна л да. Тэгээд бордооны талаар ямар бодлого баримтлах гэдгийг энэ хаврын чуулганаар орж ирэх төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого дээр бид бол бүр энэ хөдөө аж ахуйн салбар дотор нь бүр цогцоор нь яг салбарын хүрээнд авч шийдэж хэлцээ гэсэн бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн салбар төрөөс баримтлах бодлогыг одоо яг хэлцэж байгаа гэж ойлгож байна тийм үү? Сая бол энэ Улаанбуудаа 100 мянган тонн Улаанбуудаа импортлох асуудал дээр бид гишүүд бол ийм шаардлага тавьж байгаа. Одоо энийг шинжилгээ 100 мянган тонн Улаанбуудаа 100 мянган тонн гэдэг хэмжээ хийж байгаа юу яаж тогтоосон юм бэ? Өөрөөр хэлэх юм бол өмнө авч ирсэн тэр импортын хэмжээнд авч болоогүй юм уу? 100 мянгад хэд ихийг авчихаар тийм ээ? Эргээд Монголын одоо тариаланчдын тарьсан тэр Улаанбуудаа өргүү тийм ээ? Илжрээ дуусчихгүй. Нөгөөдх одоо гурил үйлдвэрлэгчид маань дотоодынхаа авахгүй гадаадынхаа авсаар нөгөөх явж исэн иржээ маань тасарчих үү дээ. За ер нь бол өнөөдрийн байдлаар энэ нөөцөд байгаа 3 жилээс илүү хадгалж болдгоо шүү дээ. Тэгэхээр бас үүнийгээ сэлгээд явна. Одоо ер нь бол бас хардлага яваад байна л дээ. Энэ одоо ганц хоёр одоо энэ хувийн компаниудын лобби явагдаад байна. Тийм биш. Энэ бол сэлгээд явна. Хамгийн гол нь бас энэ төрөөс мөнгө нь бол гарахгүй байгаа шүү дээ. Энэ хувийн компаниуд өөрсдөө гаргаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ сортыг сайжруулах, шинжлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд ягаад 100 мянган юм бэ гэвэл одоо манай хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлогын хэлтсийн одоо мэргэжилтнүүд энэ тоог гаргаж ирсэн байна. Ер нь бол шаардлагатай дундаж хэмжээл гэж ойлгох хэрэгтэй. 2014 оны одоо төсөв бид бас шуурхай баталд өнгөрсөн байгаа. 2014 оны төсөв тодтгол хийж заашгүй шаардлага байгаа гэдэг байдлаар төсөв батлаад өнгөрсөн тийм ээ. Одоо 2014 оны үйл ажиллагаа эхэлчлээ. Аж ахуйн нэгжүүд маань төсөв санхүүгийн ажил маань ороод эхэлчлээ. Төсөвт хэзээ тодтгол хийх вэ? Энэ чигээр явах уу? Одоо 2014 оны төсвийг ер нь хэрхэн яаж зохицуулах юм бэ? За төсөвт бол тодтгол хийх шаардлага байгаа. Одоо тэгээд энэ цагаан сарын дараа хийх болов гэж би өвдөө бодож байгаа тийм. За ер нь бол бидний гол энэ төсөвт орлого оруулдаг салбар, нүүрсний экспортын салбар одоо 600 сая доллараар жишээлбэл тасарсан байдаг тийм. За оюу толгойн хөрөнгө оруулалт одоо улс төрчдийн толгилцооноос болоод гүний уурхайн санхүүжилт 2 миллиард гаруй доллараар одоо хөрөнгө оруулалт нь хойшилсан байгаа. Эдгээр одоо үйл явдлууд одоо эдийн засаг сөргөөр нөлөөлсөн. За мөн уул уурхайн салбарыг ярих юм бол уул уурхайн одоо салбарт олон төрлийн хориг ус үйлчлээд яваад байна л да. Лиценз олголт. Энэ бүх зүйл чинь ер нь эдийн засагт шууд одоо монголчуудын идэж байгаа хоолтой шууд одоо хоолнд нөлөөлж байна л да. Тэгэхээр миний бодлоор бол эдийн засаг бид бол либерал эдийн засагтай байж л одоо дэлхийн нийтэд харьцна. Энэ дэлхийн нийтийн эдийн засгийн их том урсгалд одоо бид ижилхэн одоо бас нийлж орох л ёстой. Түүнээс биш дан ганц одоо Монгол
Одоо жишээл бид ганцхан Монголд нүүрс байна, ганцхан одоо Монголын коксчих нүүрсгүй бол одоо хятад болохгүй гэсэн юм ойлголт байхгүй шүү дээ. Тэр чинь Австрали, Индонез, Орос одоо иргэн тойрон бүх улсууд бүгдээрээ нүүрстэй. Бид осгоотой амжиргаатай байж л одоо энэ эдийн засгаа босгоно. Тэгээд эдийн засгаа босгохын тулд төмөр замаа яаралтай тавих хэрэгтэй байна. Одоо нарийн өргөн гэж маргах цаг биш. Бид маш яаралтай тэр нарийн замыг хурд хэрэгтэй байна гэсэн. Тийм. Маш яаралтай нарийн замыг тавих хэрэгтэй. Одоо популизм ярих цаг биш. Тэгээ одоо популист байна гэдэг чинь яг хөө зүгээр нэг хэсэг одоо өнгөрсөн цаг хугацаанд ярих юм бол зарим улс төрчд ашигтай байсан байж магадгүй. Гэхдээ популизм нэг их хурлын гишүүн нэг эвгүй популизмыг хэлхэл юм бол одоо жишээл тухайн оюу толгойн гүний хөрөнгө оруулалтын гүний хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл өнөөдөр одоо явагдаж байна шүү дээ. Бид энд ойлголцохгүй дахиад их хурлаар тодорхойлцоод эхлэх юм бол тэр нь хойшлох жишээтэй. Тэгэхээр бид өөрсдөө бас жоохон олигтой бас жоохон авсгаа самбата тийм л байх хэрэгтэй нүдийг хэлмээр байна. Тэгэхээр ер нь монголчуудынхаа энэ нэр төрийн баталгааг бид ашиглаж Чингис бондыг босгосон байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. За Самура бондыг ч гэсэн одоо жижиг төслүүдэд бас зарцуулах нь би бол оновчтой биш гэж бодож байгаа. Стратегийн ач холбогдолтой мега том төслүүдэд 5 дугаар цахилгаан станц, төмөр зам, за усан цахилгаан станц. Нөгөө наандаж одоо бид Оросын холбооны улсаас цахилгаанаар хараат байхаа болий. За тэгээд нефт шингэрүүлэх, нефтнээс хий гаргах ийм одоо эдийн засгийн өрөөгөж өгч чадах төслүүдэд л одоо зарцуулах ёстой. Би бол Чингис бондны зарцуулалтад бас шүүмжлэлтэй хандж байгаа. Ер нь парламентод популистууд өөрөөр хэлбэл энэ улс төр тоглох шиг ер нь хэр өргөн чиглэх вэ та? Хичнээн. За популизмгүй парламент гэж бол байхгүй шүү дээ. Аль ч улсын гүрэнд байдаг л байх. За манайд ч бас байгаа. Гэхдээ чи популист би популист гэд суугаад авах уу эсвэл ажлаа цааш нь явуулах хэрэгтэй юу? Заримдаа ард түмэн шүүд залхаж шүү дээ. За тэгээд одоо хувь гишүүнийх нь өөрийнх нь л одоо ухамсарын л асуудал шүү дээ. За баярлалаа. Та тэр ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Та ярилцахаа төгсөд бас олон нийт юу хичээлхийг хүсэж байна. Сар шинийн баяр маань ч гэсэн тун удахгүй чинь тэрнээс өмнө та тэр уулзалтахгүй байлгүй. Та бүтэд 1 минут байна. За баярлалаа. За өвөл өнтөө сайхан болж байна. Тэгээд улс орн маань бас эдийн одоо бэрхшээл эдийн засгийн өндөрлөд байгаа ч гэсэн монголчууд өөрсдийнхөө ирээдүйн хөгжилдөө итгэл дүүрэн байгаа. Бидэнд бол одоо бас асар их болцоо боломж байгаа. За тэгээд ирж байгаа одоо эх жилдээ бид асар их ажлын өндөр амжилт гаргаж за улс төрчид маань EVA хичээж ард түмэн маань одоо өөрсдийнхөө ажил амьдралыг сайжруулахын төлөө одоо сайн ажиллах байхаа гэж би бодож байна. За баярлалаа. Ингээд миний болгоо хүлээж авч өнөөдөр энэ цаг студид хүрэлцээс таних баярлалаа. Таны ажилд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ миний өнөөдрийн гишүүн улсын хурлын гишүүн за Гартхүүгийн өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн за баяр сайхан байлаа. Бид цаг үеийн асуудлаар үзэгч та бүхэнд мэдээлэл өглөө. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.